хотын төвд ирсэн бол та тансаг идэ зоогоор үйлчлэх олон газруудаар ороод гараарай. Ресторан, кафе, дөрвөн хоолны газрууд гээд дуртай газраас хүссэн сонголтоо хийгээрэй. Брайтоны зоог бууз тэргуутан Европ хоол гээд таны өмнө өргөн сонголт бий. Та бүхэн Улаанбаатар хотод зочлохын зэрэгцээ амт чанартай өрмөц онцлогтой зоогноос хүртээрэй. Хотын төвийн Ленни гудамжинд тансаг зэрэглэлийн ресторан зоогийн газрууд байрладаг. Агим халуун өдрүүдэд задгаа талбай бүхий ресторануудад зочлон сүүдэр тухлан зоог байрах сайхан шүү. Харин илүү хямд боломжийн үнэтэй газар хааж байгаа бол төмөр замын вокзал орчин болон хотын зах руу очих хэрэгтэй болно. Тэнд нэг хүн ойролцоогоор 500 рублээр өдрийн хоолоо идчихнэ. Мэдээж манай бурайдын нэрийн хуудас бол бууз эсвэл позиум. Хэрчсэн хонь өхрийн болон загасны махыг гуриланд ороож чимхээд жигнэж болгоод иддэг уламжлалт хоол юм. Та заавал шарсан бууз идэж үзээрэй. Их амттай шүү. За тэгээд буузаар дагнсан Свердловын гудамжийг буузан гудамж гэж хүртэл нэрлэдэг юм. Очоод үзээрэй. Эндхийн хамгийн алдартай амттай бууз нь Шинэхэний цагаан бар юм. Харин илүү тансаг орчинд хооллохыг хүсвэл Буза Рум кафег зориорой. Улаанбаатар хотод ирсэн хэн бүхэн заавал бөхлөр махтай өдгөн шүл, хярамсаг дотор махан шүл, шүлэн гурилтай шүлийг таалан зоглоорой. Удсан, давсалсан, шарсан гээд төрөл бүрийн аргаар боловсруулсан байгаль нуурын алдарт цагаан загас ом үлийг бас заавал амтлаарай. Мөн цагаан загасаар халуун хүйтэн зүш хүртэл хийдэг юм. Харамсалтай нодоогоор уг загасыг агнахыг төр хугацаагаар хоригдсан болохоор үнэн жаахан нэмэгдсэн байна лээ. Харин одоо амттан танилцуулъя. Мэдээж манай нэрийн хуудас болсон Бурайдын Амта компани үйлдвэрлэсэн Сибирийн хуш модны самран бүтээгдэхүүнийг заавал аваарай. Их амттай шүү. Мөн сонирхолтой амтлаг үндэсний хоолны төрөлжсөн ордоо болон тэнгис ресторанаар зочлоорой. Эндээс та бүхэн орчин цагийн нүүдэлчдийн зоог эдэнээс хүртэх боломжтойгоос гадна их хаан туг төмрийн ордны эмчин жороор хийсэн хоолнуудыг амталж болох юм. Та бүхэн шууд 9, 11, 14 хоолны багцыг захиалж өвөрмөд содон амтыг мэдрээрэй. Үүнд байгаль нуурын загасаар хийсэн соломат, сагуда, сарлгийн махаар хийсэн тартар, манайхны хувьд жижиг чибүрек шиг хоньны махан хуушуур, за тэгээд өсгөлт нь 15 градусын сүүний нэрмэл архийг хүртэх болно. Улаанбаатар хотод та Кавказ хоолны төрөлжсөн Томас Генесвал ресторанаар үйлчлүүлэх боломжтой. За харин үндэсний хоолыг зоогоохыг хүсвэл манай Орос банш пельменийг санагдуулам, бууз, бүхэл мах, сонгон болон бусад амтлагчтай шүл бөхлөр Оросуудад бол шарсан бууз шиг санагддаг. Хуушуурыг хариулан тагуулж шаарддаг шүү. 5 цуул татсан гурил сонгонтой шүл хярамсаг. Уламжлалт гурилтай шүлшүүлэн зуурсан гурлаар хийсэн шарбин энэ нь хариулын тагуун дээр шаарч хийдэг махтай гамбар юм. Нэмгэн хэрцсэн адууны дотор өөхөнд ороосон элэг. Өрмөц санагдаж байгаа зү. Ороосон элгийг ресторануудад мөстэй тагуун гоёмсож чимэглээд танд барих болно гэж боддоо. Манай карпачи шиг бэлтгэдэг сагуда, түүхэ загас, омул болон симга загсаар хийдэг саламат машингийн орцтой зөөхий гурил байхад болно. Энэ зуршиг элдв амтлагчгүйгээр зөөхий гурил хойлж буцалгаж хийн. Тун өрмөц амттай шүү. Удсан байгалийн цагаан загас омул зөвхөн байгаль далайд байдаг загас болохоор бусаддаа бэлгэлдэг, иддэг бэлэгч гэж нэрлэдэг. За тэгээ Сибирийн шигүү айн бэлэг болсон хуш модны самар. Ийм олон төрлийн амт үн бүхий зоогийг Улаанбаатар хотод амталж болно. Та Бурайд болон Европ, Аз хоол зооглож, манай найрсаг үйлчилгээтэй илгэмсэг орчинд сатаарай. Олон үндэсний зоог, гүнзэг, ая тухтай орчин таныг хүлээж байна. Баярлалаа. Би цадлаа гэж хэлээд буцна гэдэгт танд итгэлтэй байна шүү.